За би та бүхэндээ өөрийн хэрэгэлдэг гадаад хэл сурдаг нэг утасны аппликейшнийг хуваалцсанмаар байна. Яагаад тэгэхээр энэ маш олон хэлийг зөвхөн англич биш. Тэгээ маш олон хэлийг сурах боломжтой. Дээрээс нь та өдөрт зөвхөн 5 минут зарцуулах шаардлагатай. Тэгэхээр 5 минутыг та өдөрт зарцуулах боломж танд байгаа. За энэ аппликейшний нэр бол Drops. Play Store болон iTunes Store-оос та үнэгүй хуулах боломжтой. За энэ гурвалжин дээр дарах юм бол за хэлний сонголтууд гарч ирнэ. За нийтдээ 36 хэл байгаа. За эндээс та харж байгаа Эстони хэл, Финиш, Франц хэл, Герман хэл, Грек хэл, Хавайин, Хинди, Италиан, Солонгос хэл, Польш, Португал хэл, Орос хэл, за ингээд Спани хэл. За энэ мэтлэн. За ерөнхийдөө доторх нь ямар хуу байдг юм бэ гэдгийг үзүүлэхийн тулд би өнөөдөр хичээлийг одоо хийж байгаа процессыг видео бичлэг болгон үлдээлээ. За энэ интерактив буюу үг сонгоно, үг нийлүүлнэ, зөв бурууг нь ялгана, салгана мөн энэ бүхэн маань 5 минутын лимиттэй. Түүнээс илүү их цагийг энэ аппликейшн дээр зарцуулахыг хүсвэл та заавал төлбөр төлөх ёстой. Тэгэхээр эхний 5 минут нь үнэгүй. Тэгэхээр та үнэгүй зүйлийг ашиглаад гадаад хэлээ сайжруулах маш сайхан боломж байна. За дараагийн видеогоор кино үзэж яаж хэлээ сайжруулах тухай ярих болно. Кино үзэхэд бас учир бий.